Өнгөрсөн 5 дугаар сард аимшигт газар хөдлөлтөөлж галуу хийүүлнэ гэж зарим хүмүүс итгэж байсан ч юу ч болоогүй. Хүмүүс амьдралдгаараа л амьдарч байна. Төв Америкийн эртний иргэншил байсан Маячуудын цаг тооллын бичигт итгэдэг хүмүүсийн итгэж байгаагаар 2012 оны 12 дугаар сарын 21-нд дэлхий сүрэх гинэ. Харин дэлхийн сүрлээс аврагдах гарц байгаа юм байна. Францын өмнөд хэсэгт байдаг жижиг тосгонд Бугарач гэдэг өөрөмөц ариун догшин уул байдаг байна. Бугарак уулыг хүмүүс эртнээс эд шидтэй хэмээн итгэсээр ирсэн юм байна. Зарим хүмүүсийн итгэж байгаагаар энэ ууланд харгэргийнхэн ирдэг юм байна. Энгийн уулны бүтэц дотроосоо ургасан шинжтэй. Хуучин чулуулаг нь доороо, шин чулуун хэсэг нь дээрээ байдаг бол Бугарак уулын тогтоц эсрэгээрээ дээд хэсгээрээ хуучин чулуу байдаг нь эрдэмтэн судлаачдын анхаарлыг ихээр татдаг байна. Бугарачийн ойролцоо 2-3 мянган хүн амтай тосгон байдаг. Нутгийн орсон суугчид ууландаа авирдаг, зугаалдаг, салхинд гардаг. Харин дэлхийн сүрлээс аврагдах цорын ганц гарц нь Бугарач уул гэж итгэсэн хүмүүс одооноос сувж эхлэх байгаа нь Францын эрх баригчдын толгойн өвчин болоод байгаа юм байна. Бугарач уул байдаг газрын мужийн захирагч элдв хэрэгтэй хэрэггүй зүйлд итгэгчдээр тосгоноо дүүрэг маргүй байна гэдгээ ил тод мэдгцэн. Бугарач уулын эргэн тойрон маш үзэгсэлэнтэй юм байна. Гэсэн хэдий ч 2012 он дөхөх тусам энэ үзэгсэлэнт газар хүний хөлөөр дүүрэх гэдэгт Францын эрх баригчид санаа зовж эхлэх байгаа юм байна.